За ийм ёстой нөрөө Тэнгэрээс доохноор уул уснаас дээгүр гэдэг чинь л юм да. Ингээд замаа юун дээр тавьчихсан. Уулын оройгоор дамнуулаад тавьчихсан. Энэ бол одоо их л хол юм штэ. Хол байгаа юм штэ. Ингээд. Ингээд замыг тавьчихсан. Ингээд нэг жоохон хотоогол дэшиг явал ороогол бас энэгээр ингээд өндөр байна. Хүмүүс явуулж байна. Калифорни цаас ордгоо. Энэ жил харин нэг удаа нойтон цаас орно лээ. Тэгээ дэлхийн нөгөө авраг модны парк одоо энэ парк энтергээл энэ хав уулын оройгоор ингээд цаас орчихсон. Лос Анжелесаас нэг 2 цаг жоохон гарна л яваал ирэх юм байна л да. Тэгэхээр цаасаа санаад гулгамаар энтер бол наашгаа яваад иж болох юм байна. Их үйтэн биш. Тэгтээ нэг тийм сайхан таатай. Тэгээ бас ингээд үзэмжтэй байгальд явна гэдэг чинь нэг хүнд зориулсан энэ амрах газар ийм юмнууд ч хүнийг ямар их тайтахруулж харагддаг юм бэ. Бухимдал, стресс одоо бүхэл юм л ингээл энэ байгалийн чинь сайхан энэ гоё тогтчулчихсан юм өдөрт ингээд хараад ерөөсөө нүд баяс сэтгэл сэргэн гэдэг чинь л болж байгаа юм чинь. Тэгээд энэ тэмдэглэгээнүүд бас их чухал байна. Харанхуйд зам нь болохоор хуурай. Өнөөдөр нартай дулаахан байсан болохоор өөдий үлгэрт нөгөө үүлтэй тэнгэрээс доогуур үзүүртэй модноос дээгүр гэдэг шүү дээ. Яг л тэр үгүй энэ байгалийн гоёг. Заримдаа ингээд машин бариад хөдөө явах их гоё санагддаг. Тэрэн шиг л сэтгэл төрж байна да. Энэ хашлага энэ гэрэл ойлгох шинтер бол маш чухал. Тэгээд заавал ингээд нэг замын хажуу руу ийм гаралт талбайнууд байдаг ойрхон шиг ингээд карманы зогсолтны ийм талбайнуудтай энд бас байдаг чинь ингээд илүү игнэ гаргачихсан. Энэ замдаг чухал юм да. Тэгвэл бол зам дээр зогсоод харанхуйд гэрэлчгүй юучгүй зогсоод тэгэл араас нь орол том тэрэгнүүдийн араас дахиагаар орж байгаа жижиг тэрэгч нь одоо хүн амьтангүй тэгэл сүрэн штт. Нэг тойргийн энэ өндөрлгөө дотгошоо ийм налуу гадагшаа ингээ өндөрлчихсэн. Энийг л одоо манай инженерүүд сайн тооцоолол уул хээрийн зам одоо манай богд уулын хяраар ус байдаг штт. Тэр энтрээ тэгж хиймээр юм да. За тэгээд энэгээр ингээд хөөрхөн уулаараа явалттай тоглоом шиг юм хөөрхөн байшингууд барьчихсан. Энд нь хүмүүс ирж амардаг. Тэгэл ерөөсөө хаалган дээр голдуу кодтой юм байлээ. Тэгээд тэр кодыг мөнгө төлөөд захиалс улсууд нь кодыг өгчдөг. Тэгэл болоо. Хүн ирж онгоолох барих хэрэггүй. За ингээл манай хөвсгөл шиг ч юм уу. Тэрэлч шиг ч юм уу.